Монгол улс 2021 онд 8 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиа саяхан зохион байгууллаа. За сонгуультай холбоотой төсөв түүний санхүүжилтийн тухай асуудлын хүрээнд ярихад бол сонгуулийн төсөв гэдэг ойлголтод сонгуулийн зохион байгуул түүнтэй холбоотой зардлыг бол илэрхийлдэг. Энэ залтын тухайд бол сонгуулийн хуулийн дээр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дээр бол маш тодорхой заасан байдаг. За 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд бол Монгол улс 26.9 тэрбум төгрөг төсөвлөж зохион байгуулсан. Гэхдээ энэ нь бол одоо хэрвээ дахин санал хураалт явуулбал гэдэг нөхцөлтэйгээр бол зардлыг бол тусгасан байсан. За харин энэ удаад бол сонгуул нэг шаттай болж дахин санал хураалт явуулах шаардлагагүйгээр нэр дэвшигч тодорсон учраас бол тодорхой сонгуулийн төсөв бол хэмнэгдсэн байгаа. Гэхдээ хуулийн сонгуулийн ерөнхий ороо сонгуулийн төсөвтэй холбоотой тайлагнах хуулийн хугацаа болоогүй байгаа учраас өнөөдөр хараахан бид нар бол сонгуульд яг хэдэн төгрөг зарцуулсныг бол хэлж мэдэхгүй байна. Ер нь бол энэ жилийн сонгуулийн нэг давуу тал нь бол үндэсний аудитын газраас бол сонгуулийн зардлын тайланг авах захин платформ байгуулж зардлын тайлагнах загварыг бас батлаад хэрэгэллээ. Энэ бол одоо нэлийн дэвшилттэй алхам. За энэ шинжилгээ улам сайжруулах бас хэрэгцээ шаардлага байсаар байна. Ялангуяа сонгуулийн зардлын ил тод байдлыг хангана гэдэг бол одоо ардчлалд оруулж байгаа хувь нэмэр өрсөлдөөнийг тэгш шударга явуулахад оруулж байгаа бодлогын арга хэрэгсэл гэж үздэг. Энэ утгаараа бол одоо Монгол улс бол бага зэрэг дэвшилттэй байна. Гэхдээ Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу ил тод байдлыг хангах талаар зөвлөмжүүдийг бол бүрэн авч чадахгүй байгаа талаар бол Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын хорооны зүгээс бол мэдэгдсэн. За энэ нь юу гэхээр Монгол улс бол цаашид бол энэ сонгуулийн төсөв хөрөнгийг за дээр нь сонгуульд оролцож байгаа улс төрийн нам нэр дэвшигчдийн зардлыг ил тодруулах талаар нэлийн дэвшилттэй алхам хийх хэрэгцээ шаардлага байгаад байна гэдгийг бол анхаарч байна. За ер нь бол энэ сонгуулийн зардлыг хүрээнд бид нар аль болох бага зардлаар сонгуул явуулдаг ийм хэрэгцээ бодлогын шийдлийг бид нар ирж хайх ёстой. Сонгуулийн ихэнх зардлууд бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулагддаг. За энэ удаагийн сонгуульч гэсэн мөн бас нэлээдгүй хөрөнгө нь бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарцуулсан баг. Дээр нь энэ удаагийн сонгуул бол бас ковидын нөхцөлд болсон учраас нэлээдгүй зардал нь бол цахим үйл ажиллагааг зарцуулагдсан баха. Тэгээд манай сонгуулийн тухай хуулиар цахим орчныг хэрхэн зохицуулах талаар бас наривчилсан заалт бол байхгүй. За яг бүртгэлтэй аккаунтаараа мэдээлэл хүргэх ёстой гэдэг боловч сонгуулийн үеэр яг энийг бүрэн хянаад бас зөрчлийг арилгаад байгаа ийм төр зураг бас тодорхой харагдахгүй байгаад байгаа юм. Тэгэхээр ер нь бол энэ цаашид сонгуулийн зардал, за сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс гаргаж байгаа зардлыг хэрхэн хянах вэ гэдэг асуудал дээр бол бид нар бол олон талаас ярьж шийдэл гаргаж аль болох бага хөрөнгөөр бага зардаар сонгуульд явуулдаг байх болохгүй бол энэ сонгуульчийн өөрөө энэ өрсөлдөөнийг бас тэгш бус өрсөлдөөнийг өөгшүүлээд байгаа ийм дүр зураг байгаа. Ялангуяа энэ чиглэлд бид нар олон улсын байгууллагын өгсөн зөвлөмжийг анхаарах ёстой. Үүний нь бол одоо Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс эрх барьж байгаа улс төрийн нам бол улсын төсвийн хөрөнгийг, улсын төсвийн нөөцийг бас давуу байдалтай ашиглах ийм нөхцөл байдал харагдаад байна гэсэн ийм дүгнэлтийг хэлсэн байдаг. Энэ ч ганцхан энэ удаагийн сонгуул биш, өмнөх бүх сонгуулиудад бас ажиглагддаг ийм л дүр зураг. Тэгэхээр бид нар бол одоо аль болох бага зардлаар, аль болох хямдхан төрийн сонгуулийг зохион байгуулдаг ийм хэрэгцээ рүү явахгүй бол жилээс жил одоо сонгуулиас сонгуулийн хооронд бол улсын гаргаж байгаа сонгуулийн зардал дээр нь одоо энэ сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн зардал бол одоо өссөөр байна. За энд бол анхаарах хэрэгтэй байхаа гэж судлаачийн хувьд бол үзэж байна.